Нэгдүгээрт мэдээлэл өгөхөөс өмнө би бас улсын их хурлын гишүүдийн өргөсөн тангаргийг одоо бас сануулъя гэж бодож байна. Монгол улсын их хурлын гишүүн бий ард түмнийхээ элчийн үед нийт иргэн улсынхаа ашиг сонирхлыг эрхэмлэн төрч ёс түүх соёлынхаа уламжлалыг дээдлэн Монгол улсын үндсэн хуулийг дээдлэн сахиж авилга ашиг сонирхлоос ангид байна гэдгээ тангаргалъя. Энэ тангаргаасаа нэцвэл хуулийн хариуцлага хүлээнэ гэж заасан. Өнөөдөр бид нар үндсэн хуулийг дээдлэн сахих асуудал буюу үндсэн хууль дээр тодорхой хугацаатай заасан асуудлыг хил зэхсэх асуудлыг ярилцж байгаа. Энийг хуулийн хугацаанд хилцэж чадахгүй бол улсын их хурлын энэ чуулганы хуралдаанд эцэндээ орж ирэхгүй байгаа гишүүд маань энэ тангаргаасаа нэцсэн буюу үндсэн хуулийн зөрчсөн үйлдэлийг гаргаж байгаа гэдэг нэг тэргүүнд би бас сануулж хэлмээр байна. Хоёрдугаарт би бас та бүгдтэй энэ Монгол Улсын үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн 19 онд батлагдсан үндсэн хуулийн тайлбарыг үзүүлмээр байна. Яг өнөөдрийн одоо бусад зарим гишүүд бол энэ байнгын орооны одоо дэмжээгүй саналыг дэмжснээр хураавал үндсэн хуулийн зөрчил болох гэдэг нэг зүйл бол худлаа л та. Ийм зүйл ямарч боломж байхгүй. Тэгэхээр би маш энгийнээр зүгээр нэг зүйлийг хэлмээр байна. Миний одоо асуудлыг хөндөж гаргасан санал маань хэвээр. Байнгын орооны хэрэлцэнэ гэдэг бол гишүүд хилцээд тодорхой байнгын ороон дээр санал хурааж байгаа. Энэ саналыг одоо нөгөө гишүүдийн яриад байгаа шиг тохируулж хурааж болохгүй шүү дээ. Бүгд дэмжих ёстой байна л да. Тэгэхээр энэ байнгын ороон дээр өөрсдийнхөө ихтгэл өмчлөл байр сууриараа саналаа өгнө. Энээс нь хамаарат саналын томьёолыг өөрчилж орж ирж байгаа болохоос биш миний үндсэн уг санаа буюу яг одоо ерөнхий сайдыг огцруулах хэсэг асуудал маань ерөөсөө өөрчлөгдөв байхгүй. Энэ асуудал 64 түүнээс дээш конопор аль нэг талдаа шийдэгдэнэ. 64 дэх хүрэхгүй бол одоо бас нөгөө талдаа шийдэгдэнэ ч гэдэм юм. Тэгэхээр ингэж одоо мушгиж гуйлж бас үндсэн хуулийг бас халдж байгаа нь бас туйлын харамсалтай байна. Тэгээ үндсэн хуулийн 19 онд орсон өөрчлөлтийг би бас та бүгдтэй харуулъя гэж бодож байна. Энэ ингээ 92 оны үндсэн хууль 19 оны үндсэн хуулийг ингээ харьцуулт хийж байгаа. Тэгээ энэ харьцуултыг доор нь тайлбарласан байна л да. Би одоо уншиж өгье гэж бодож байна. Үндсэн хуулийн 43 дугаар зүйлийн 4-р хэсэгтээ байсныг бүхэлд нь өөрчлөн хариулж 2 хэсэгтээ болон үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг тусгажээ. Ерөнхий сайдыг огцруулах саналыг улсын их хурлын гишүүдийн 4/1-ээс доошгүй нь албан ёсоор тавьбал түүнийг хилцэн шийдвэрлэх хугацааг үндсэн хуулиар тодорхойлон ерөнхий сайдыг огцруулах асуудлыг улсын их хурлын нийт гишүүний олонхын саналаар шийдвэрлэхээр зарлаа гэж байна. Өөрөөр хэлэх юм бол урд нь юу гэдэг гэсэн бэ гэхээр улсын их хурлын гишүүдийн 4/1-ээс доошгүй засгийн газрыг огцруулах тухай саналыг албан ёсоор тавьбал улсын их хурл хилцэн шийдвэрлэнэ буюу нийт 76 гишүүний одоо 38/9 нь ирээд эрт бүрдчихнэ. Энээсээ 20 гишүүн нь засгийн газрыг огцруулчихдаг гэсэн байхгүй. Тийм учраас энэ босхийг 4/1-ээс доошгүй нь ийм санал гаргах юм бол засгийн газар гэдэг томьёолоор биш, ерөнхий сайд гэдэг томьёолоор буюу энэ кабинетийн зарчмаараа ерөнхий сайд улсын их хурлын ажлыг хариуцж байгаа гэдэг үгээр ерөнхий сайдыг огцруулах гэсэн асуудал тавина. Нэгдүгээрт, хоёрдугаарт энэ босхийг өндөр болгоод нийт гишүүдийн одоо 50 дээр нэмэх нэг буюу 64 түүнээс дээш нь огцруулах саналыг одоо шийдвэрлэнэ л гэж байгаа. Ийм л заалт орсон. За тэгээд ерөөсөө энэ дэр тайлбар нь байна л да. Ерөнхий сайд огцрол засгийн газар бүрэлдэхүүнээр огцорно гэж өөрчилснөөр засгийн газар нь танхимаараа ажиллах зарчмыг хэрэгжүүлэх боломжтой болно. Энэ нь ерөнхий сайд засгийн газрыг удирдах хуулийн хэрэгжилтийг улсын их хурлын өмнө биечлэн хариуцах зарчимд нийцэх юм аа гэж байгаа байхгүй. Ингээд зохицуулсан. За дээрэс нь улсын их хурл ерөнхий сайдыг огцруулбал шинэ ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилох үндсэн хуулийн шаардлагыг шинээр тусгаж байна. Улсын их хурл нэг асуудлыг 30 хоногийн дотор шийдвэрч чадахгүй бол үндсэн хуулийн 2-р зүйлийн 3 дахь хэсэгт оруулсан өөрчлөлтийн дагуу ерөнхийлөгч улсын их хурлыг тараах тул улсын их хурл энэ асуудалд хариуцлагатай хандах шаардлагатай болж байна. Энэ өөрөө эргээд бидний бас хариуцлагын асуудал буюу үндсэн хуулийн тангарагтай үнчээр зогсоод өнөөдөр шүмдүүлгээр зогсож байгаа нь энэ ерөөсө тангарагын асуудал шүү. Бид өнөөдөр энэ тангарагаас нэгтэж болохгүй. Тэгэд ийм л зүйлийг нэмж байгаа. Тэгээд дээр дурдсан өөрчлөлтийг үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт тусгаснаар засгийн газар танхимын зарчмаар доктортой ажиллах, засгийн газар ерөнхий сайд засгийн газрын үйл ажиллагааг улсын их хурлын өмнө биечлэн хариуцаж нөхцөл бүрднэ. Нөгөө талаар засгийн газар доктортой ажиллуулах улсын их хурлын хариуцлагыг нөхцөлн буюу нөгөө гишүүдийн яриад байгаа тэр өмнө нь 76 гишүүнтэй парламент байж хахад 39 ирээд 20 огцруулцдаг байсныг бид нэр босхийг нь өндөр болгоод
одоо 76-аараа тооцоод бодлоо гэхэд тэр чи доор хаяж 39-оор огцруулах болж шүү дээ. Тэгэхээр өнөөдөр 126 гишүүнтэй гэдэг чи 64 түүнээс дээш огцруулах нөхцөл байдал байж байгаа. За хоёрдугаарт зарим одоо гишүүдийн хилээд байгаа шиг одоо байнгын орооны саналаар хурааж болохгүй гэдэг бол ерөөсөө буруу. Өнөөдөр байнгын ороо гэдэг бол улсын их хурлын тодорхой асуудлыг хариуцсан, эсвэл тодорхой мэрэгчсэн дотоод нэгж байгаа. Уг асуудлаар хилцүүлэг орж санал дүгнэлт яригдаад гишүүд өөрийнхөө ихтгэл өмшил зарчмаараа хандангууд саналын томьёолд өөрчлөгдөж байгаа болохоос биш уг агуулга өөрчлөгдөг байхгүй. Уг агуулга засгийн газар ерөнхий сайдыг огцруулах хэсэг асуудал хэвээр байж байгаа. Тэгэхээр сайн зүрэг нарын буюу миний гаргасан 54 гишүүний санал хэвээр байгаа байхгүй. Тэгэхээр энийг л өнөөдөр энэ хуралдаанд орж ирээд өөрийнх нь конопороо энэ гишүүд нэгдэлт нь гаргаж шийдэх болохоос биш ингэж үндсэн хуулийг говьлон тайлбарж болохгүй гэдэг зүйлийг одоо эцэст нь хэлээ. Тэгээд хамгийн сүүлд нь дахиад Монгол улсын одоо улсын их хурлын гишүүдийн өргөссөн тангарахыг бас нэг сануулж одоо хэлмээр санагдаж байна гэдэг зүйлийг хэлээ. Монгол улсын их хурлын гишүүн би ард түмний элчийн хувьд нийт иргэн улсын ашиг сонирхлыг эрхэмлэн төрч ёс түүх соёлынхоо уламжлалыг дээдлэн Монгол улсын үндсэн хуулийг дээдлэн сахиж авилга ашиг сонирхоос ангид байхаа тангаргалъя. Уг тангаргаасаа нэцвэл хуулийн хариуцлага хүлээнэ гэж заасныг дахин сануулъя гэж бодож байна. За баярлалаа тав. Ерөнхийлөгч их хурлыг тараах хөлийг тодруулах. За яг энэ нөгөө тайлбарыг уншиж байгаа. Энэ нэг ерөн зүгээр нэг гишүүд маань бас улан сэтгүүлчд олон нийтэд бас сайн хүрэх хэрэгтэй байна. Ингэж одоо нөгөө өөртөө ашигтайгаар хуулийг тайлбарлаж сүүлдээ ингээд байнгын орооно хилцсэн процессыг өгүүлсгэж ерөөсөө миний агуулга буюу уг санал маань арилаагүй байхгүй. Одоо тэднүр тэгээд байгаа. Тэргээр нь одоо оруулж ирсэн саналаар нэгээд байдаг. Миний саналыг байнгын ороо хилцэж байгаа учраас байнгын орооны гишүүдийн саналаар томьёолол одоо дэмжигдэггүйгээр байрлал өөрчлөгдөж байгаа байхгүй. Тэгээд ерөнхий сайдыг огцруулах хэсэг агуулга маань хэврэл үүсэж байгаа. Тэгээ юу алга болцсон, яатсан гэд одоо яриад байгааг ерөөсөө ойлгохгүй. Тэгээд үндсэн хуулийн ингэж одоо хямрал руу түлхэж Монгол улсын төрч ёсоор, үндсэн хуульд ёсоор, парламент ёсоор одоо ингэж тоглож болохгүй л гэдэг зүйлийг хэлмээр байна. Тэгээд тангараа иргэн санацгай тангараа мөрцгөөё гэдэг гишүүдтэй уриалмаар байна. Ингээд чуулгандаа орж ирээд энэ асуудлыг нэгдэлт нь гаргаж шийдээ. Хэн одоо дарга зэрэг байх нь хамаагүй. Өнөөдөр бид нар 1992 онд баталсан үндсэн хуулийнхаа үзэл санаа суурь зарчмыг л хамгаалж энэ асуудлаа бид дагаж мөрдөх ёстой. Энэ асуудлыг улам одоо бэхжүүлж зөвөр болгож бүр хөвгт буюу дараад хойч үедээ хүлээлгэж өгөх ёстой болохоос биш өнөөдөр хин нэг нь тааруулж үндсэн хуулийг тайлбарлаж хин нэг дарга зэрэгтэй үлдээхийн төлөө энэ асуудлыг ярьж болохгүй гэдэг зүйлийг л одоо эцэст нь одоо хэлмээр байна. За баярлалаа.